Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдын холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд тус улсын Доод Саксон мужийн парламентын дарга Буземантай уулзсан юм. Холбооны бүгд найрамдах Герман улсын Доод Саксон мужийн парламентын дарга Буземан Монгол Улсын их хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буй талархал илэрхийллээ. Мөн тэрээр Монгол Улсын их хурлын даргад парламентын байрыг танилцуулаад хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурхыг хүссэн юм. Доод Саксон мужийн парламентын дарга Буземан уулзалтын үеэр улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдод Доод Саксон мужи улсын ерөнхий сайд Штефан Маяльтай уулзах үеэр зөвхөн уул уурхайн салбарт бусад салбарт тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр улсын их хурлын даргад Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй хэмээн танилцуулаад гишүүд хэрхэн үг хэлж саналаа хураалах болон тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж дурсгалын зураг авахуснаар уулзалт өндөрлөө. Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болд холбооны бүгд найрамдах Герман улсын Доод Саксон мужийн парламентын дарга Буземантай уулзах үеэр улсын их хурлын гишүүн улсын их хурл дахь Монгол Германы парламентын бүлгийн дарга Болд, улсын их хурлын гишүүн Нямдорж, улсын их хурлын гишүүн Инх Төвшин, улсын их хурлын гишүүн Эрдэнэ Чимэг, улсын их хурлын гишүүн Баян Сэлэн, Монгол улсаас Герман улсад цугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Болор болон албаны бусад хүмүүс байлцлаа.